Би 4 жил ажиллахдаа энэ байгууллагын удирдад ажиллахад сая ингээд тоо харж байсан чинь 38 мянган зөвлөмжийг одоо өгсөн байна. Аудитын байгууллага төрийн байгууллагуудыг хянаад 38 мянган зөвлөмжийг өгсөн байна. 45.8 их найт төгрөгийн алдаа зөрчил энэ зөвлөмжөнд хамрагдаж байна. Тэгэхээр энэ тоо их өндөр байгаа хэрнээ энийг хэрв зас залруулж чадах юм бол өнөөдрийн та бидэнд одоо байгаа энэ санаа зовоосон төрийн хариуцлагагүй байдлын ахиц суулт энэс өндөр түвшинд байх нь бол одоо боломжтой гэж харж байна. Монгол улсыг сургууль